Нийслэлийн засаг даргын санаачлагаар нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан урамтай урамшилал хяналтын хямдрал эртээ их хотын хямдралтай одолдоо маргааш болох гэж байна. Хямдрал маргааш нийт 7 газарт нэгэн зэрэг буюу 12 цагт нээлттэй иж цаан зогсноор эхлэх юм байна. Чингисийн талбай хаан уул дүүрэг бол хаан уул дүүрэг Ярам худалдааны төв, Сонгон хайрхан дүүрэг бол Дүүхэн худалдааны төв 6 дугаар хороонд ханы Мядрал, Баянгол дүүрэг бол Энэвшийн гудамжинд, Чингэлтэй дүүрэг бол Нарантуул 2 худалдааны төвийн урд дахь талбай дээр, Сүхбаатар дүүрэг бол 15 дугаар хорооныхаа өмнөх буюу талбай дээр, Баянзүрх дүүрэг бол Жуухын талбай дээр гэх мэтлэн ингээд энэ 7 байршилтууд бол 1 цаг 1 минутанд бол одоо засаг дарга нар бол нээлттэй цанц бүжин хийх хямдралын арга хэмжээг зохион байгуулах юм а. Хямдралтай худалдааны үеэр хоньны махыг 3700, ямааны махыг 2704-оор худалдаалах бөгөөд 50 гаруй аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүнээ 5-аас 30% хүртэл хямдруулан худалдаалах гинэ. Энэ одоо хямдралын арга хэмжээг бол энэ жил ихтэй тажихгүй одоо жилдээ 2 удаа ч юм одоо зохион байгуулах зөв зүйтэй юм а. Мөн одоо хөгжилтэй орнууд Герман, Америк гэжлэн бол энэ хямдралын өдрийг бол хоттой яриад исэн ядан гэдэг ийм болгосоо гэдэг ийм хүсэлтүүдийг бол өгч байгаа. Нийслэлийн засаг даргын тамгын газраас цаашдаа хямдралтай худалдааг бусад орнуудын адил аль болох олон зохион байгуулахыг зорж байгаа юм байна.